Өнөөдрийн хичээлээр бид нэр тойрог дууг таних тухай үзнэ. За хүүхдүүдээ энэ ямар дүрс вэ? Зүйтэй дугуй дүрс вэ? За тэгвэл энэ алин маань ямар хэлбэртэй? Зүйтэй бөөрийн хэлбэртэй. Энэ хоёрт ялгаа байна уу хүүхдүүдээ? Ялгаа байна. Нэг нь хавтгай дугуй, нэг нь бөөрийн хий байна. Энэ дүрсийг ажиглаарай. Хавтгай дугуй байна. За хавтгай дугуйг тойруулаад мөрийн шугам татлаа гэж бодох юм бол юу үүсэж байна? Тойрог үүсэж байна. За энэ ямар дүрс вэ хүүхдүүдээ? Дугуй дүрс байна. За энэ ямар дүрс вэ? Тойрог байна. Ямар нэгэн дурын цэгээс ижил зайд орших мөрийг тойрог гинэ. За тойрог дээр бүгдээрээ ажлыг. За энэ тойргийг төв цэг гэж тэмдэглэдэг. Төв цэгийг том оос гэж тэмдэглэдэг. За хүүхдүүд энэ тойргийг яг тэнцүү тал руу очлаа. Тойргоос дугуйн төвийг дайруулж татсан шулууны диаметр гинэ. За диаметрийг cm үсгээр тэмдэглэжээ. Дурын үсгээр тэмдэглэнэ. Гэхдээ том үсгээр тэмдэглэе шүү хүүхдүүдээ. Төв цэгээс тойрог хүртэл татсан шулууны радиус гэнэ. CO радиус, OM радиус. Тойрогт дурын хоёр цэг тавиад түүнийгээ хэрчмээр холбосныг тойргийн хөвч гэнэ. За одоо бүгдээрээ хөвч, радиус, диаметрийн тодорхойлолтыг харъя. Тойргийн хоёр цэгийг холбосон хэрчмийг хөвч гинэ. Тойрог дугуйн төвийг дайрсан хөвчийг диаметр гинэ. Тойрог дугуйн төвөөс тойрог хүртэлх зай радиус гинэ. За бид өнөөдөр дугуй, тойрог гэдгийн ялгааг танилаа шүү дээ, тийм ээ? За тэгвэл энэ ямар дүрс вэ? Зүйтэй дугуй дүрс. За дугуй тэнцүү тал руу хувасныг юу гэдэг гэлээ? Диаметр гэдэг гэсэн юм. Тэнцүү тал руу хуваасан байгаа. За тойргийнхоо төв цэгийг олъё хүүхдүүдээ. За төв цэгийг багш нь энэ дээр тэмдэглэе. Ямар үсгээр тэмдэглэх вэ? Оосгээр тэмдэглэнэ. За зүйтэй. Төв цэгээс тойрог хүртэлх зай радиус гэж үзлээ бид нэр. За гэрийн даалгаварт 514, 515 хийгээд амьдрал дээр байдаг бөөрөнхий дугуй дүрсээ ялгаарай. Хичээл дэлгэхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.